За би өдрийн мэдээг хүргье. За тэгээд энэ видеогоор бол та бүхэнд extrovert, introvert буюу гадагшаа чиглэсэн хүмүүс, дотгошоо чиглэсэн хүмүүс англи хэл сурахдаа ямар ялгаатай сурдгийг бидлээ ярилцъя. Яагаад энэ би ярьж байна вэ гэхээр ерөнхийдөө бол хүн болгон гадаад хэлийг бол адилхан сурахгүй, хүн болгоны сурах арга бол ондоо байдаг. Тийм болохоор ч гэсэн энэ ялгаагаа мэдээд өөрөөгөө ямар хүнгийг мэдснийхаа дараа за би ерөнхийдөө ямар аргаар англи хэл сураад сайжрах вэ гэдгийг бодсон зүгээр байх гэж ерөнхийдөө бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө за би аль хүн гэдгийг мэдэхгүй юм аа гэж бодож байна. Ерөнхийдөө бол маш энгийн арга бол introvert хүмүүст бол яг үг гэхээр ер нь бол ганцаараа байхдаа тийм ээ чимээгүй газар ингээд сууж байхдаа цэнэглэгдэж энерги авдаг гэсэн үг. Харин extrovert хүмүүс бол гадагшаа гарч бусад хүмүүстэй харилцаж ярилцаж тийм ээ явахдаа илүү их энерги авч цэнэглэгддэг гэсэн үг. Тэгэхээр хаанаас ерөнхийдөө яг нь сурах мотивац дотор байгаа тархич нь илүү төвлөрдөг, илүү шин санаа авдаг вэ гэдэг нь энэ хоёроос шалтгаална гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө мэдэхгүй байх юм бол ерөнхийдөө олон тестүүд байгаа. Би хамгийн ерөнхийдөө нэр хүндтэй MBTI тестийг линк дээр бас оруулчих юм. За тэгэхээр энэ хоёр дээр бас тохиолддог ахын нэг түгээмэл шинж бол introvert төрлийн хүмүүс бол илүү observant буюу ерөнхийдөө ажиглах дуртай хүмүүс байдаг. Харин extrovert-ууд илүү адал явдалтай дуртай. Тэгэхээр амьдрал хизээч ерөнхийдөө бол төгс тийм ээ 100% introvert эсвэл 100% туйлын extrovert гэсэн хүмүүс ерөнхийдөө байхгүй. Тодорхой хэмжээгээр холилдсон байгаа. Гэхдээ хүн болгон айл нэг тал руугаа хивэнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ярих зөвлөгөөнүүд маань ихэд хүн болгонд тийм би зөвхөн introvert юм чинь эсвэл би extrovert юм чинь нэгээр л явъя гэж таарах байж магадгүй. Гэхдээ энэ дээрээс ингээд таарах магадлал маш өндөр. За тэгвэл study. За яаж би сурах юм бэ гэвэл яг introvert-уудын бол хүчин дотроос гарч ирдэг болохоор хамгийн ерөнхийдөө санал болгох зүйл бол reading, унших, writing. Okay. Тэгэхээр extrovert-ууд би уншихтаа муу бичигтэй муу гэж хэлээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол хүн болгонд төрөхтэй бол тархины бүтцэн ерөнхийдөө бол нэг бол introvert төрлийн, нэг бол extrovert төрлийн байдаг гэж ерөнхийдөө бол тогтоогдсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цаанаас уншихтаа мөн бичихтэй илүү их өгөгдөлтэй төрчихсөн байгаа гэсэн. Тийм ээ? Илүү ажигладаг болохоор. Илүү өөртөө ярилцдаг болохоор. Тийм ээ? Үг хэлхээс өмнө за ингэ хэлчихвэл зөв гарах болов, ингэ хэлчих буруу гарах болов гэж дүгнж цэгэндэг төрлийн хүмүүс болохоор унших бичих дээр илүү байдаг болохоор гадаад хэл сурахтаараа ч гэсэн энэ хоёр давуу талыг ашиглаад сурах юм бол илүү хурдан сурна гэсэн. Тэгэхээр илүү introvert байж ич өөрийгөө хүчлээл би илүү ингээд комфорт зоноосоо гараад би илүү их ярьдаг болмоор илүү их олон найзуудтай болмоор байна гэдэг чинь өөрийнхөө одоо мөн чанараас эсрэг яваад болохоор хэл сурах гэж биш одоо найзуудтай болох олон хүмүүсээр ярих гэсэн одоо зүйл дээр энерги дэмий өрөөд байгаа гэсэн. Тэгэхээр хов хүний хөгжил байсан бол бас өөр гэж болох. Зүгээр энэ хилээ сайжруулах гэж байгаа бол өөрийнхөө сайн чанартай зүйл дээр л төвлөр. Тийм. Introvert бол илүү бичих дээр анхаар, унших дээр анхаар. За харин extrovert тийм ээ хүмүүстэй ярих дуртай, шинэ зүйлийг оролцуулах дуртай хүмүүс яах юм гэхээр ярих, speaking, making connection. Ярих бас тэгээд олон хүмүүстэй найзлах, холбоо харилцаа тогтоох нь болохоор энэ хүмүүсээ төрөлхийн байдаг чанар болохоор хүний гач гэсэн англи хэл дээр ашиглах гэсэн үг тийм ээ. Англи хэл сурч байгаа бол шинэ найзуудтай бол.
англи сурч байгаа бол англи сурч байгаа группүүд дээр очиж найзуудтай бол хоорондоо бие биетэйгээ англиар ярилцж үз. Тэр чинь ерөнхийдөө хэл сурах үе таалгач нь ярилна. Хамтдаа англи хэл давтлага хий. Тийм ээ. Бие биетээр адилхан экстраверт найзуудтайгаа даалгавар хийсэн нэгээ шалга. Ерөнхийдөө бол бас нэг ерөнхийдөө экстраверт хийж болох арга гэх юм бол үг цээжлээд өнөөдөр миний ав цээжилсэн арга. Найз ч бас арга цээжлэх хэрэгтэй. Би биегээ цээжилсэн аргуудыг шалга. Тэ. Тэгээд тэр нэг үлбэр зохиож үз. Хоорондоо үүдгээ ярих гад асууад үз. Энэ бол экстраверт хэрэглэдэг арга. За тэгэхээр сурах дээр интровертууд илүү organized and systematic гэхээр илүү зохион байгуулалттай системийн дагуу юм сурах дуртай хүмүүс байдаг. Тийм ч болохоор эдгээр хүмүүс grammar буюу дүрмийг үзэх маш дуртай байдаг тийм. Тэгэхээр би одоо ингэ хэлье. За дүрмийг үзэх нь чухал юм уу чухал биш юм уу гэх юм бол өөрөөс ч шалтгаална тийм. Тэгэхээр та өөрөө ямар төрлийн хүн юм? Би экстраверт төрлийн хүн байх юм бол дүрм үзье. Би ерөөсөө зөвлөхгүй. Дүрм үзэхгүйгээр англи хэлний мэдлэг өндөр болгож болдог. Харин интроверт төрлийн хүн бол дүрм үзвэл илүү үр ашигтай. Яагаад вэ гэхээр дүрм үзэх тусам интроверт хүмүүсийн тархинд нь хэлийг ойлгоход нь илүү зохион байгуулалт, илүү бүтцтэй, тийм ээ? Илүү ойлгоход хялбар болгож өгдөг. За энэ дүрмийг үзсэн. За нэг англи хэлэнд 30 дүрм байдаг бол за би цагуудаа үзчих, дараа нь бинийгээ үзчих гэж зохион байгуулалттай цэгцтэй анханаас нь үзмээр байна гэдэг хүмүүс чинь ерөөхдөө бол иймэрхүү бүсэд байдаг гэсэн. Тэгэхээр ийм хүмүүсээ сайн дүрмээ эхлээд үзэх хэрэгтэй гэсэн. Дүрмээ үзэх тусмаа өөртөө итгэл нь орж ирнэ. Окей. Систем зохион байгуулалт гэдэг байгаа юм хэл сурахад нь оруулж өгдөг гэсэн. За харин экстраверт хүмүүс тийм ээ шинэ юм үзэх дуртай хүмүүс. Эдгээр хүмүүс бий үзүүлэх юм гэхээр ойлголцох дээр анхаарч байна. Ойлголцох шинэ үг цээжлэх дээр анхаар. Тийм ээ хүмүүстэй зүгээр дүрмдих санаа зовхоос илүүгээр нөгөө хүнтэй ойлголцох гэдэг тийм ээ оролдоод үзсэн. Hi, my name is Paul. I'm living with my parents and two sisters гэж юм те. Үгийн алдаа бол тэднэрт ерөөсөө подлиж байхгүй. Дүрмийн алдаа гэхээс илүүгээр нөгөө хүнийг ойлгож гин үү? Ойлгож байгаа юм хэдэн үгнүүдээр эвлүүлээд ойлгож чадж байна уу? Гэж чухал гэсэн. Тэгэхээр дандаа тэгж юм англи ялангуяа сурч хэлж байгаа дунд төвчдөр шиг бол дандаа юм англич муу байхгүй илүү хүмүүстэй ярих тусам илүү сонсоод ярилцаж ойлголцох тусам илүү fluent болоод илүү одоо өөрийгөө уран төгс яруугаа илэрхийлж чадвар чинь нэмэгдээд ирнэ. Дүрм сурах гэж яах юм байхгүй. Экстраверт бол. Тийм болохоор эдгээр дүрм гэхээсээ юунд анхаарах хэрэгтэй бэ гэхээр чөлөөтэй ярих. Тийм ээ? Чөлөөтэй. Гацхгүй ярих гэдэг чинь илүү гол зорилго болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр дүрм сурахаас илүүгээр how can I speak fluently, how can I speak better гэсэн зүйл дээр анхаарч явах юм бол цаг хугацаагаа зөв зүйл дээр зарцуулах болно. За тэгэхээр би ерөөдөө ямар хүмүүс яаж хуваагддгийг, яаж сургууль үр дүнтэй байдгийг тайлбарласан бол одоо би сүүлийн хэсэг дээр нь ямар боломжууд байгаа юм бэ гэдгийг ерөөхдөө харуулъя. За тэгэхээр өмнө нь болохоор би ярьсан унших бичих. Тийм болохоор books. Интровертүүдээ та нар яа номтой нөхөрлөө. Англиар сурч байгаа бол англиар ном унш. Тийм ээ? Худалдаад авч чадахгүй байгаа бол интернетээс free books гэж олоод үз. Өдрийн тэмдэглэлт. Өөрийнхөө бодлыг цаасан дээр буулга. Бодлыг цаасан дээр буулгах дээр чинь яг би үүнийг яаж ихээр илүү гоёор хэлэх үү? Илүү сонирхолтойгоор хэлэх үү? Тийм ээ? Хийх тусамд чинь толгой чи илүү ажиллаж, илүү их тэр одоо хэл чинь толгойд чи сууж өгнө. Тэр сурсан дүрм чинь уншиж байгаа ном, бичиж байгаа өдрийн тэмдэглэл, ноорг орчин илүү батчиж явдаг гэдгийг сайн ойлгох болохоор яг ганц нэг хаяа нэг хийждэг биш, тогтмол амьдралынхаа зорилго болгоод 7 хоногт 2-3 удаа ингээд тогтмол өөрийнхөө бодлыг өдөр болсон зүйлийн бодлоодыг бич, уншсан зүйлээс ойлгосноо бич. Тийм ээ? Англиар одоо ингээд өөрийнхөө үзэл бодлоо
Тийм ээ? Юу гат бичсэн бол зүудэж бичсэн бол. Блог бол ерөөс та хийх ёстой зүйл. Блог бол юу юм бэ гэхээр одоо WordPress ч юм уу, тийм ээ? Блогер ч юм уу гэсэн вебсайтууд руу ороод өөрөө англиар ингэ бичээд түүнийг олон нийтийн сүлжээр цацаад үзсэн. Тийм ээ? Бус хүмүүс юу гэж бичснээс ойлгохгүй нь хамаагүй. Бичих нь бол байхгүй. Бичээд бус хүмүүсээр уншуулж тэдний фидбек, тэдний бодол, тэдний бичсэн зүйлж уншаад юу гэж бодож байна вэ? Ямар реакц үзүүлж байна вэ? Тэ? Бичиж байгаа зүйлч болохгүй байна уу? Болж ийн үү гэдэг дээр яг нь хүнлэгийн та хилээд өгөх болохоор блог бич. Тэ? Энэ айцаас давах хэрэгтэй. Тэгээд ихэд би хэлний сургалт суулгуудад гарах уу гарахгүй юу гэвэл ямар сургалтын зүгээс хамаар олон хүмүүстэй тэ ангид сурж олон нийтийг дагаж байснаас сайн багштай нэгin эсрэг тийм ээ VIP хичээл авах юм бол яг тэр хүсэж байгаа одоо нөгөө зүйлийг чинь багш ойлгуулад өдөртаад залуурдаад хэлий чинь яагаад гэнэ ерөнхийдөө ийм хүмүүс интроверт хүмүүс бол ерөнхийдөө хуу хүний сахилга бат гэсэн зүйл маш өндөр байдаг юм аа. Тийм болохоор яг багшаа заавал гэж зодуулж багшаа заавал даалгавраа хийсэн үү хийгээгүй юу гэж яахгүй өөрөө дотроос нь хийх хүсэл нь гарч ирдэг болохоор ганцаарчлсан хувийн багш бол илүү үр дүнтэй, илүү өдөр зорилготой хурдан хүргэж өгнөө. За харин юун дээр экстраверт хүмүүс гэх юм бол одоо бол миний зөвлөх нь хамгийн чухал зүйл YouTube байна. YouTube бол яагаад гэвэл YouTube бол ингээд хоёр хүний хоорондын харилцаа байж байгаа тийм ээ. Conversation төрлийн байж байгаа. Өнөөдөр видео хийж байгаа хүмүүс сонсож байгаа хүмүүстэй ярих гэж оролцдог тийм ойлголцох гэж хичээдэг. Тэгэхээр өөрийнхөө дуртай зүйлийг YouTube-аар хараад тэрийг өдөр болгон сонсох зуршилтай болчих. За жишээ нь ингээд шинэ хоол хийж сурна шүү тийм ээ. За жишээ how to make pizza YouTube-аар хараад үзсэн. Эсвэл одоо how to make friends гэж яаж найзтай болох вэ? How to live alone яаж ганцаараа амьдрах вэ? Хүссэн сэдвэрээ хайгаад тэрнтэй холбоотой видео үзээд тэрнтэй санал нийлж хэлэхгүй байх бодоод үзсэн. Кино үзэх тийм ээ. Би интровертэд ном санал үзсэн бол экстравертэд кино. Яагаад гэхээр хүмүүс болохоор нүдэрээ үйл явдлаар илүү их ойлгодог хүмүүс гэсэн. Тийм ээ. Одоо төсөөлөхөөс илүү гадаад орчных, гадаад стимул авч цэник илүү дотн. За тэгээд омегло орж үзээгүй экстравертэд байгаа бол юугаа үлээрээ байгаа юм бэ? Эртхэн омегло ороод дэлхийн нийтийн англиар ярьж байгаа олон сая хүмүүстэй холбогдоод найзын холбоогод хэлээд үзээ. Тэ яг л адилхан өөртөө адилхан гадаад хэлийг англи хэлээр сурах гэж оролдож байгаа хүмүүстэй practice хийгээд үзсэн. Тэд нар хам аль усаас орж юм тийм ээ. Хинч энэ өөрийн чинь дуудлага гацж муурч гэж шоолох адилхан хүмүүс байж байгаа. Native speaker одоо бүр сайн шүү. За тэгээд ямар хөө төрлийн хичээл суугаад бол group class тийм ээ. Анги олон хүмүүс ингэж орж байгаа гаргуулаа тийм 8-уулаа нийлээд нэг анги болоод багшаас хичээл авдаг төрлийн сургалтад бол төгс зогцноо. Багшаас ойлгохгүй ангийнхнаас асуучихна. Даалгавраа хамт нийлээд хийчихнэ. Би биетэй холбогдчихно. Олон найзуудтай болно. За тэгэхээр интроверт вэ, экстраверт вэ гэдгээс хамаарат ингэж гадаад хэлийг англи хэлийг сурдаг байх нь. See you guys.